Хаадын гэр travel agency маань хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Хаадын гэр travel agency маань яг үнэхээр би миний сайт тайлбарласнаас илүү одоо давуу тал ихтэй маш хариуцлагатай найдвартай аяллаа компани байгаа гэдгийг бол би өөрийнхөө нэрээр тангарахлаж байна. Яаж тангарахлдаг вэ? Тэгээд солонгос кинонд хятад кинонд ч үгүй ингэж тангарахлаж байна. За тэгээд 8 сарыг дуустал гүнжүүлээ гэдэг промо кодыг ашиглаад 10% аяллаасаа хөнгөлүүлээд аялаарай. Тэгээд Instagram, Facebook дээр бас лайк дараарай. Хаадын гэр доогуур зураас travel, доогуур зураас agency гэж байгаа шүү. За тэгээд Instagram дээр, Facebook дээр лайк дараарай. Хаадын гэр би одоо яг одоо зургийг оруулчих. За Хаадын гэр travel agency бүгдээрээ лайк дараарай. Ороод бүгдээрээ лайк дараад фото бигээрэй. Сайн уу? Хаан за. Та манай дээр ямар үйлчлэг сонирхож байна? Аялал эсвэл Монгол гэрийн төрөөс үү? Аяллаа хөтөлбөрийг сонирхож байна уу тий? За ойлголаа. Тий. За манай дээр болохоор Япон болон Европын хоёр аялал одоо явагдаж байгаа. За Японы аяллаа сонирх уу? Та Европын аяллаа сонирх уу? Ах хоёлын сонирх уу? За. Одоо Японы аялал маань болохоор нийт 6 өдөр 5 шөнийн аялал байгаа. Тэгээд үндсэн төлбөр маань болохоор 3,290,000 гэж байгаа. За үүнд болохоор мэдээж зочд буудал, өглөөний цай, хөтөж унаа тэгээд үйлчилгээнүүд багтаж байгаа. Японы аялал маань болохоор Нарита сонгогдсны буудлаас шууд одоо бидний сайн мэдэх Японы яг үндэсний бүх буюу Сумогийн ордон руу хөдлөн. Тэгээд Сумогийн ордонтойгоо танилцаад шууд зочд буудал руугаа явна. Зочд буудалтай очиод төхнөө тэр өдөртөө амарна гэсэн үг. За хоёр дахь өдөр болохоор бид Фужи уулын 5 дугаар буудал буюу 2305 метрийн өндөрт байрлах хамгийн одоо алдартай үзэсгэлэнтэй уул шүү дээ. Тэнд очиж одоо үзэх нь байна. Тэндээсээ гараад Хэйяны үеийн судалгаамжлагдаж ирсэн гайхамшигт хүрхрээ буюу Ширазу хүрхрээ рүү явна. За тийм тэндээ гой зураг мураг аваад хүрхрээний гайхамшигыг мэдэрч агаад тэндээсээ Ойсны алдарт аутлет хөдөлтааны төвлөр рүү явна. Тэгээд тэндээ дэлгүүрсээд атлетээр хэсэж агаад энэ өдөр манд дуусгана. За 3 дахь өдөр болохоор мэдээж ихтгэл түншийн бэлэгдэл болсон Хачико нохооны хөшөөнд очиж үзнэ. Тэгээд тэндээ гой зураг мураг авахулж агаад тэндээсээ Японы хамгийн том хөндлөн гарц буюу Шибуя гүүрний гарц дээр очих нэ. За тэндээс гараад Асакуса Танзожи сүм рүү явна. Тэгээд энэ сүм дээр очиод энэ сүм маань нэлээд алдартай сүм. Тэгээд тэнд очиод кимоно өмсөж Японы соёлыг өвөрөн одоо судална гэсэн үг. Тэг гоё Японы цай яаж ядیں те хийдیں гэх юм уу маш олон одоо Японы гоё үндэсний уламжлал болоод соёлоос нь хэдүүлээ суралцж одоо үзнэ гэсэн үг. Хамталж мэдэрнэ гэсэн үг. За тэгээд Токиогийн Sky Tree зам бүгд очино. За ингээд энэ өдөр манд дуусч байгаа. Дөрөвд өдөр болохоор мэдээж одоо дэлхий дээр хэдхэн байдаг одоо парк буюу Disneyland тийм Японы Disneyland дээр очино. Тэгээд энэ өдрийг бүр тэр өдөржингөө Disneyland дээр өнгөрөх нэ. За давх өдөр буюу мэдээж чөлөөт өдөр бидэрт байхгүй болохгүй чөлөөт өдөр за магадгүй та хувийн хэрэгцээнд зориулаад машин худалдаж авах ч юм уу тий одоо
auction буюу дуудлага уралт худалдаанд явдаг ч юм уу те. Тэгээд эсвэл Японы уламжлалт имлэгүүдээр явах ч юм уу те. Тэгээд тиймэрхүү хувийн юугаа хийж болно. Тэгээд тэр өдөржингөө шопинг хийж болно. Тэгээд яг үйлчлэгийн төлбөр бол ерөнхийдөө Японы уламжлалт үйлчлэгийн төлбөр Монголоор бодвол ойролцоогоор 1 сая 700-аас 2 сая 500 хооронд байдаг. За тэгээд 6 дахь өдөр мэдээж бид нар буудлаа хүлээлгэн өгөөд замдаа имээ сайн гонгоц сайхны дэлгүүрт болон өөртөө хайртай хүмүүстэй бэлэг дурсгалын зүйлс авчаад Монгол улс руу Чингис хааны онгоцны бодол руугаа хөтлөх нь байна. За тэгээд ерөнхийдөө ийм маш сонирхолтой Японы хамгийн алдартай заавал хүмүүсээ очиж үздэг тийм чухал гэсэн аяллууд маань энэ Японы маань 6 өдөр 5 шөнийн аялалд маань багтсан байгаа. Тэгээд Skytree маань бол ер нь бол Токиод байрладаг нэлийн сүүлд ашиглалтанд орсон. Тэгээд Disneyland, Японы Disneyland бол уусаа маш алдартай шүү дээ. Тэгээд мэдчихэе. Тэгээд Японд бол шопинг хийх шиг гоё юм байхгүй те. Тэгээд сумогийн нэрээ бүх орд маш сонирхолтой байдаг нэрээ. Яг тэрний хажууд бас Японы сумочны иддэг хоолыг таниулах зорилгоор тийм бас хоолны газрууд байдаг. Тэ. За тийм нэг тийм байна. Одоогийн байдлаар танд асуулт байна уу? Гайгүй үү те. За юу ч сэхлээ танилцуулаад дуусчихъя. Тэгээд танд ямар нэг асуулт байвал надад хэлээрэй за. Европ аялал маань болохоор нийт 12 өдрийн аялал байгаа. 12 өдрийн аялал танд маш товчноор ерөөхдөө хэлээд үгүй. За Франкфуртээс Штутгарт руу явна. Энд болохоор Porsche болон Mercedes болох энэ маань өөрөө тансаг зэрэглэлийн машины үлгэн утга гэж явдаг байгаа. Энэ музей болон Штутгарт ордон цэцэрлэгэн хотын төвийн гоё кофе шоп дэлгүүрүүдээр хийсэн. Штутгартаас Интерлакен руу явна. Энд болохоор Райныг хүрэхрээ Интерлакен нуур гэсэн сонирхолтой газруудыг үзнэ. Интерлакенаас Гриндвалд руу явна. Тэгээд Латермурны хөдөндий Мюрэн уулын тосон Шүмэлбах хүрэхрээ уулан дотор байдаг хүрэхрээ тий. Гриндвалдын тосон үзэсгэлэн туусын хормоодох тосон гэж явдаг. Энэ газруудаар явна. Тэр Женеваас Монпель руу явна. Тэр Монпельд болохоор Red Daway усан оргилуур энэ маань болохоор Женевийн бэлэгдэл болсон усан оргилуур байгаа. Тэгээд Монпельээс Барселоногоос хүртэл явна. За Барселонод маань болохоор өөрөө урлаг, соёл, барилга, амьд хөгжим, бүжиг танц гэдэг маш гоё сонирхолтой улс байгаа. Барселонод болохоор мэдээж Sagrada Familia, Parque Güell, Casa Baldo, Passeig de Gracia гудамжуудаар явна. Тэгээ шопинг хийн, амьд хөгжмийн тоглолт авах гудамжийн уур амьсгал маш сонирхолтой тийм архитектурууд нь гоё, барилга нь гоё, сэтгэл зүрхий чинь бүр ингээд дээд төвшөнд тэгж тогтлуулж хамаг адреналин чинь хөдөлгсөн. Яг тийм үеүүдийг Барселонод хэлбэртэй шүү дээ. За тэгээд Андоррагаас Лурд руу явна. Лурдаас Бордо руу явна. За Бордо маань болохоор Дарсны их орон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор Гобе нуур уулны дунд яг бүр ингээд тойр шиг байдаг нуур ахгүй маш үзэсгэлэнтэй нуур. За тэгээ Dune of Pilat буюу Европын хамгийн том элсэн манхан бас байдаг. Тэрийг үзэх нэ. За тэгээд Бордод Дарсны соёл болохоор Түүх хот гэдэг утгаараа тэр Дарсны соёлыг агуулсан тэр түүхэн газруудыг очиж үзнэ. За Бордогоос Парис руу явна. Парист болохоор мэдээж маш гэрэлт үзэсгэлэнтэй Парис, Эйфелийн замх мамхаа үзэн шүү дээ. За тэгээд Европын урлаг архитектурын төв Парис хотод бид нэр
бас нэг бүтэн өдрийг өнгөрөөнө. Луврын музей, Нотр Дам, Сиена мөрөн тэгээ Champs-Élysées гэх гудамж байдаг шүү дээ. Champs-Élysées гудамжаар явах нь тэгээд Versailles ордон, Montmartre, Sacré-Cœur тэгээд Францын нарийн бовны орон нутаг буюу тэр гахалтай нутгийн захуудаар явах нэ. За тэгээ Парисаас Франкфурт руу буцаад Монгол улстай ирэх ийм 12 хоногийн аялал байна. Тэгээд надаа юу ч би таны нэрээ чинь одоо утасны дугаар би нэрийн бүртгээд авчихдаг уу? Та өмнө Европ руу аялж ирсэн үү? Европын хувьд болохоор дандаа л нэг юм алтартай, байнгын хүн очдог, хөл хөдөлгөөн ихтэй гэхээс илүү хамгийн гоё үзэсгэлэнтэй, хамгийн гоё байгальтай, хамгийн гоё одоо culture гоё тийм архитектура одоо нэгөр нь хадгалж байгаа тийм газруудаар нь бүр ингээд гой газруудаар нь чамин нандин газруудаар нь яг явахаараа манай аялал бол хамгийн тохиромжтой, бүр хамгийн best. Уучлаарай би дуцаар ирчих. Моши. Хай. Аригато гозаимасу. Доузо yoroshiku onegai shimasu. Аригато гозаимасу. Сайонара. Энэ сая Японоос ярьж ин л та. Манай Японы төлөөлөгчөөс ярьж ин дараа чи манай өнөөдөр аялал маань дууссан гинэ. Тэгээд 7 хоног болох манайх одоо юу авч байгаа? Одоо захиалга авч аялал явуулж байгаа. За тийм. Бас дахиад нэг дуудлага авч байгаа. Pronto. Come stai? Tutto bene? Sì. Mamma mia. Grazie. Ciao. Grazie, ciao. За манай бас Италийн аялагч нар маань Италиасаа хөдөлсөн байна. Би ер нь бол баян ингээд трак хийгээд аялагч нарынхаа аюулгүй байдлыг хангаад байнгын одоо манай аялагч нар ингээд сэтгэл ханамжтай байна уугүй юу гэдгийг эндээс бас банк мэдээлэл аваа явдаг байгаа. Тийм яг энэгээр бол манай аяллаа компани хамгийн давуу талтай, хамгийн аюулгүй, хамгийн найдвартай гэж үзэж байгаа. Тийм манайх ч нэр бас Монгол гэр түрээсэлдэг байхгүй юу? Одоо маш сайн чамин хийцтэй, өрмөц хийцтэй, модон сэлбэртэй, гар зурмалтай тийм Монгол гэр түрээсэлдэг байгаа шүү. Тийм. За тэгээд 8 сарыг дуустал гүнжүүлээ гэсэн кодыг хэлээд та аяллаас 10% хөнгөлүүлж болох шүү заа юу. Тийм миний нэр агаа. Миний нэрийг хэлээд 10% хөнгөлүүлж болох нэ. Тийм. За. Тийм та аялал харуулж байгаа юм. За би тэгвэл танд борлуулалтын ажилтныг холбоодог юм. Гүүг би зүгээр би яа завтаасан болохоор би танд холбоод өгч байгаа байхгүй юу. Сая мэдээлэл танилцуулаад өгчлөө.